Ойрын өдрүүдэд говьстай ихэнх нутгаар цагаагаар тогтворгүй байна. Энэ сарын 25, 26, 27-нд бороо нойтон цасарч цасан шуурга тухай цагуурын байгууллагаас анхаарууллаа. 25-наас 29-ний хооронд цагаарын төлөөр 25-26-нд нутгийн зарим газраар 27-нд нутгийн өмнөд хэсгээр бороо нойтон цасарч цасан шуурга шуургана. Салхи 25-нд ихэнх нутгаар 18-аас 20 м/сек, 26 нутгийн баруун өмнөд хэсгээр 15-аас 17 м/сек хүрч ширүүлснэ. За салхи шуурга 29-ноос салхи шуурга нь баг зэрэг тогтсон байх болно. Маргааш өдөртөө 9 булаг төнхөл бууд баян тоорой шарга дарив цээл эрдэнэ сүмдийн талаар салхи секундэд 18-аас 20 м, зарим үед 24 м хүрч ширүүлсэн. Хурд үндэсний тухайд 25-26-нд нутгийн зарим газраар 27-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бороо нойтон цасарч цасан шуурга шуурна. 25-нд нутгийн ихэнх хэсгээр 18-аас 20 м, 26-нд нутгийн баруун өмнөд хэсгээр секундэд 15-аас 17 м хүрч ширүүлсэн. Агаарын температур алтай өвөр говь, хүйс, шарга, халиун бэгрийн говьор шөндөө 0-оос -5 градус, өдөртөө 14-19 градусын дулаан, бусад нутгаар шөндөө 0-оос -5 градусын хүйтэн, өдөртөө -4-өөс -9 градусын дулаан байна.